Петр дараа нь мэдсэн. One river of life. Нэг их үсвэр байдаг юм байна. Нэг Resurrection амийн life. гол байдаг юм байна. Тэр бол дахин амьсан ам гэж. Few weeks later, in Jerusalem, that river exploded. Хэдэн 7 хоногийн дараа Иерусалимд тэр гол сад тавиад урсгалсан байгаа. Amen. Амен. Now, when they joined the church, let me say you this. Now. When the first believers joined the church, Анхны итгэгч нар сүмд явхад there was not a course for newcomers. шинэ итгэгч нар зориулсан курс гэж байгаагүй. To teach them, now you have to pray, come to church, сүмд ирэх ёстой, залбирах ёстой. bring your kids, bring your children, Хүүхдүүдээ авчраарай. pray for the pastor, he needs it. Тэгээд пастрын төлөө залбирнаар зааж. Remember the offering, this is the bank account of the church. Тэгээд энэ сүмийн банкны данс байна. Мөнгө хийгээрэй гэж. What did they do? What did they do? Юу хийжсэн бэ гэхээр They devoted themselves to the apostles' teaching. That's the first thing they did. хамгийн эхний хийжсэн юм нь болохоор тэд өөрсдөө апостолын сургаалт бүр үнэхээр зориулж It's байсан. not a beginner course. Энэ нь эхлэн суралцагчдад зориулсан They курс get биш. connected to the source. Бид нар их сурвалжтай холбогдож эхэлж байсан гэсэн үг. What was in their mind is stay connected to the river of life. Тэдний хувьд юу чухал байсан бэ гэхээр ерөөсөө амийн голтой холбоотой байх. Listen to words of life. Амийн үгсийг сонсох. Expose yourself to a spirit of life. Амийн сүнсэнд бүр өөрсдөө ингэж бүр тавьж өг бүр. Apostles are apostles of Jesus Christ. Есүс Христийн элч нарт. Paul, apostle of Jesus Christ. Паул өөрийгөө хэлжсэн те Есүс Христийн элч гэж. Peter, apostle of Jesus Christ. Есүс Христийн элч Петр. When they say that Тэд нар ингэж хэлэхэд about themselves, өөрсдийнхөө тухай. it's not a title. Энэ зүгээр нэг хэрэгэн зэрэг биш It's юм аа. not for the card. Apostle DuPont. Энэ болохоор зэрэг ямар нэгэн тийм одоо өөрийгөө харуулах гэсэн юм ерөөсөө It биш. is saying we know the risen Christ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр дахин амьсан Христийг мэднэ гэсэн утга. We are enrolled in His mission. Бид нар түүний ажилд тодорхой үүрэг That's why гүйцэтгэж to listen to apostolic preaching is very vital. Тийм л учраас апостолуудын сургаалыг сонсно, апостолик сургаал сонсно гэдэг бол амин чухал. You must do that. I must do that myself. Та энийг хийх ёстой. Би ч бас сонсох ёстой. Then while fellowship, Тэгээд дараа нь яагаад нөхөрлөх вэ? devote themselves to the apostolic teaching. Тэгэхээр нэгдүгээр тэд нар өөрсдөө эцсийн сургаалт зориулж While байсан. fellowship, Хоёрт нь нөхөрлж байсан. the Яагаад? rivers of life could flow among them. Яагаад нөхөрлж байсан бэхээр тэдний хооронд амийн гол урсж ирсэн учраас. Not only vertically, but horizontally. Зөвхөн одоо дээшээ доошоо биш, харин бүр тэдний дунд хөндлөн хэлбэрээр амийн гол урсж That's ирсэн. why учраас. needs were covered. Тэгээд тэдний хэрэгцээнүүд хангагдчихсан байгаа They шүү. didn't have Нөхөрлөл to байсан make учраас. a visitation system. Тэдэнтэй айлчлах систем хэрэггүй байсан бие So биендээ. everybody has been visited by at least one leader a month. Бүх хүний гэрт ядаж сард нэг удаа нэг удирдаг заавал очсон байх ёстой гэж. You have to make a system because the river is not flowing. So somebody has to carry the water. Ер нь бол тийм ээ амийн гол тэр газар уурсахгүй байгаа учраас бид нар тэр газарт систем тогтоохоос өөр аргагүй болдог. Oh, thank you, Pastor. Thank you, Pastor. Тэгээд услаад өө баярлалаа гэж. It's because the river of life is Тэнд not flowing. амийн гол ерөөсөө байхгүй урсгаа байт. Because if it was flowing, Бид нар тэр амийн гол урсчихсан. she will visit her, Урсчихсан бол she will visit me, тийм би эднийг очин тэр I will эднийг visit очин her. энэ тийшээ очин she will visit him. тэгмүүд тэр ихч маань тэднийг очин энэ зүгээр өөр сайн дураараа явагдах байхгүй юу? You understand? No system. Ямар систем байхгүй. Because he's risen from the dead, I'm alive. Тэгээ Есүс үхэгчдээс амьд учраас би амьд. Who should I call today? Би хэнийг очиж та байсан өнөөдөр. No. We have a plan for telephone calls. Гү. Эхлээд бид нар утасдах ёстой төлөвлөгөө маань төлөвлөгөөний дагуу. Eat your plan. I call whoever I want. Тэгвэл наа төлөвлөгөөгөө Follow өөрөө your paper. эд наатаага би зүгээр өөрөө явъя. Really? Сайн дураараа л ингэж хийж эхлэх нь. Are you hearing what I'm saying? Ойлгож байна уу те?
Take that bomb in. Let everything explode inside. Тэгэхээр энэ аюултай ч гэсэн энэ бомбыг та өөрийнхөө дотор аав тэгээд дэлбэрэг хамаагүй зүгээр. So the rivers can begin to flow. Тэгснээрээ те таны дотор тэр амийн голод урсах боломжтой Then you болно. have come alive. За тэгээд та амьд болох болно. Then we begin to have living believers, living churches. Тэгжээж бид нар амьд итгэгч нартай амьд сүмтэй байх болно. I don't blame pastors Би пасторуудыг зэмлээгүй because they have байна. been trained the same way. Учир нь тэд нар ч гэсэн яг л тэгэж өссөн. They have suffered the same behavioral training. Тэд нар ч гэсэн яг л тэр зан чанарын хэцүү сургалтуудыг давсан They юм. have to go to Bible school. They get some doctrine and some character improvement program. Тэд нар ч гэсэн Библийн сургуульд очиод тэ зан чанараа хэрхэн өөрчлөх, хэрхэн сайжрах тэр програмыг бүгдийг сурсан. That's the only thing they know. Тэд мэддэг юм нь тэр. So when God sends people to them, they reproduce that. Тэр бурхан тэднэртэй хүмүүсийг илгээхэд нөгөө сурсан юмаа тэднэр дээрээ гаргаж So don't blame your pastor. Тэгэхээр та пастраа битээ буруу. Don't attack your pastor. Битээ дайрч давтал. Pray for your pastor. Харин залбир дөө. Say, Father, Аава, speak to him from heaven. та мөнхийн усаасаа яриараа түнлөө. Connect him to yourself. Та өөртөө холбоорой. So rivers of life can flow into him. Тэгэхээр танаас амийн гол түнлөө урсах юм а гэж. Amen. Are you with me? Ойлгосноо тий? So behavior. Тэр зан чанар бол юм байна. Of course, if behavior is very bad, very critical. If people's behavior is very critical. Мэдээж хүмүүсийн одоо зан чанар тийм байх одоо муухай байх юм бол одоо шүүмжилж байдаг юм байх юм. Of course, I will not close my eyes and say, oh, everybody is a saint here. Тийм мэдээж би нүдэн айнаар бүгд ариун хүмүүс гэж суухгүй нь ойлгомжтой. But you know, the river of life can produce more than you think. Харин таны бодож байгаагаас илүү ихийг амийн гол өөрөө гаргаж ирдэг, бий болгодог шүү. We had a gossiping situation in our church once. In your church? Yeah. Манай сүмд нэг удаа нэг ховж болд юм аа. You know, our church is not perfect. Сүм чи угаасаа төгс биш юм чинь. It's not church of angels. Тийм тэнгэр элч нарын сүм гэж байхгүй шүү дээ ерөөсөө. Church of people, Хүмүүсийн сүм гэж байна. including myself. Намайг оруулаад шүү. And there was gossiping in the house. Тэгэл гэрт ингээд ховж үүслээ сүмд. You know, I can smell things. Би үнэрч. And I knew. Тэг би мэдсэн. One day after the service, Цуглааны дараа a lady came to me. нэг эмэгтэй ирлээ над руу. And she said, I have gossiped about you. Надад таны тухай ярьсан хов байна. You know, I don't want to watch everybody 24/7. Би ч нэ 24. Тэр 24 цагийн туршид хүмүүсийг ингээд ажиглаад байж чадахгүй. I don't have to put web cameras in every home. Тэгээд ингээд байшин болгонд камер зоох ямар ч тийм шаардлага байхгүй. I don't have to do that. Би тэгэх ёсгүй. The rivers of life are flowing. Амийн гол тэрдэргүй урсж байгаа. If people behave bad, Тэр хүмүүс одоо ойлгохгүй ааштай. they will realize. They will Тэд realize. нар энийг ойлгох болно, ухаарах Because болно. the light is shining in the house. Яа тэгэл тэр сүм дотор бурхны гэрэл тусч ш. My job is to produce as much light as possible. Тэр миний ажил бол тэр гэрэл улам тодорхол ёстой. To release as much living water as possible. Тийм аль болох хэмжээгээр нь тэр амийн одоо усыг Because these гаргах. people, Тэгсэн чинь тэр хүмүүс they will come харин тэр хүмүүс ирэх болно. or they will leave Эсвэл тийм хүмүүс явах болно. and continue to gossip outside the house. Тэгээд яах вэ? Одоо сүмийн гадаа гараад хаваа ярина. But gossip about the outside the house is not a problem for me. Тэгэхээр миний хувьд бол сүмийн гадна хов ярих бол нэг тийм чухал биш. Gossip inside the house, Харин сүм дотор хов яриад байх юм бол that's a problem. энэ асуудал юм. But the rivers of life are so powerful. Харин амийн гол бол үнэхээр хүчрхэг. So she told me, I gossiped to 5 homes. She told me, yeah. Тэгээд тэр эмэгтэй хэлсэн байна л да би хов ярьсан гэж. And she was crying. Үйлдэл So sorry. амар гонх. I love you, I honor you, but somehow Тэгээд хэлсэн гэнэ л да би танд хайртай таныг хүнддэг. Гэхдээ яаж хийж байгаа л одоо хов ярьчих юм аа. So you know, I could say, oh, okay, praise the Lord, amen, you know, Тэгээд you're forgiven. би тэгж хэлж болох байсан те эзэн алдаршиг тий ойлголоо та уучлагдсан гэж уучлсан би таныг. You ask for forgiveness, you have forgiveness. Тэгээд би уучлагдсан шиг та уучлагдаад. But I want the rivers of life to really change people. Харин миний хувьд бол амийн голууд хүмүүсийг үнэхээр өөрчилсөн байгаасаа. So I told her, you call the 5 homes. Тэгээд 5 хүнд би таны тухай хов ярьсан гэсэн байгаа байхгүй. Тэгээд та тэр 5 хүнлэгээ утас гэсэн And байна. you told them that you told me. Тэгээд тэр хүндээ хүмүүстэй хэл
Би хов ярьсныга пасторт хэлчихлээ гэж. And if when you have done that, you call me and tell me that you did it. Тий. Тэгээд утасныхаа дараа над руу уцтаа та энэ бүхнийг хийсэн гэдгээ надад хэл. No harshness. Энэ бол нэг тийм цэвдэг биш Just want шүү. the rivers of life to clean the house. Зүгээр амийн гол тэр сумыг минь цэвэрлээсэй гэж хүсэж байна. She did it. Тэр эмэгтэй тэгж хийсэн. It never, ever, ever happened again. Тэгээд дахиж хизээч тийм юм болоогүй хизээч.